Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийг Улсын их хурл дахь Монгол Ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан намын шударга ёс зэвслийн бүлэг хилцээд дараах санал дүгнэлтийг гаргаж байна. 2008-2009 оноос эхлэлдээ улс төрийн намуудын хэд улс төрсөн популист амлалтуудын үр дагавар улс орны эдийн засгийг туйлдуулж төсвийг өнөөгийн энэ хүнд байдалд авчирлаа. Улс төрийн зорилгоо гүйцэтгүүлэхийн тулд улс төрчсөн төсөв зохиож батлах нь сайн үр дагаварт хүргэдэггүй гэдгийг улс төрийн намууд улс төрчид хангалттай сайн ойлгох цаг болсон гэдгийг цаг үеийн байдал харуулж байна. Иймд улс төрийн нам улс төрчид хэд улс төржилтөд зогсоож төсөвд илүү ажил хэрэгж бодиттой хандаж улс их орны нийтлэгээр ашигын төлөө ажиллахыг улсын их хурл дахь Монгол Ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан намын шударга ёс зэвслийн бүлгээс бусад намын бүлгүүддээ санал болгож байна. 2009-2010 оноос бид хэд хөөсөрсөн төсөв боловсруулж төсвийн зардлыг тасралтгүй тэлж тодорхой зорилгогүй үр ашиг муутай санхүүжил хөрөнгө оруулалтыг олноор бий болгосон төсвийн ачааллыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж ирлээ. Хэрвээ бид голлох экспортын бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүний үн дэлхийн зах зээлд өндөр байх үед хавтгааруулсан халамжийн бодлого баримталгүй хуримтлалын сан бий болгож төсвийн оновчтой бодлого баримталсан бол эдийн засаг төсвийн өнөөгийн хүндрэлийг амжилттай даван туулах чадвартай байх байсан. Төсөв хэлцэх явцад төсвийн хавтгааруулсан тэлтийн бодлогыг энэ удаад хумих санал яригдж байгаа нь сайшаалтай. Засгийн газраас Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг реформ хэмнэлтийн төсөв гэж тодтогч байгаач энэ нь бодит байдал төдийлөн нийцэхгүй байна. Засгийн газраас агентлагуудад бүтцийн өөрчлөлт хийх нэрээр улсын төсөвд гол орлого төвлөрүүлдэг татварын ерөнхий газар, гайлын ерөнхий газрыг нэгтгэн үндэсний орлогын газар гэгчийг байгуулахаар төсвийн төсөлд тусгасан нь эдийн засгийн хүндрэлтэй үед цаг үе олоогүй, нарийн судалгаанд үндэслэгдээгүй арга хэмжээ гэж үзэж байна. Түүнчлэн худалдаа авах ажиллагааны газрыг татан буулгаж чиг үүргийг холбогдох яам болон аймаг нийслэлийн засаг даргын тамгын газар шилжүүлснээр яамдуу төрийн мөнгөөр худалдаа авах ажиллагааг зохион байгуулж цөөн хэдэн сайд дарга нарын өврийг түнтийлгэх, дур зоргын шинжтэй үйлдэлийг улам гааруулах нөхцөлийг бүрдүүлсэн шилэн дансны тухай хуулийн зарчим алдагдсан буруу алхам гэж үзэж байна. Улсын их хурл дахь Монгол Ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан намын шударга ёс зэвслийн бүлгийн ажлын хэсгээс 2016 оны төсөвт дүн шинжилгээ хийхэд дараах дүгнэлтүүд гарсан болно. 1. Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6 их найд 981.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 7 их найд 883 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 901 тэрбум 500 сая төгрөгийн алдагдaltaй буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 3.27% байхаар төсөвлөсөн байна. Нэгдсэн төсвийн нийт орлогын 79% буюу 5 их найд 527 тэрбум төгрөгийг татварын орлогоос 15% буюу 1 их найдыг төгрөгийг татварын бус орлогоор 5% буюу 368 тэрбум 399 сая төгрөгийг гадаад тусламжийн орлогоос бүрдүүлэхээр тусгажээ. Орлогоо төлөвлөхдөө бид өмнөх жилүүдийн төсвийг бодвол уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үн болон валютын ханшийг харьцангуй бодиттой төлөвлөсөн байна. Төсөвд орлого бүрдүүлж буй эдийн засгийн салбараар навч үзэхэд уул уурхайн салбарын орлого хамгийн өндөр хувийг эзэлж байна. Төсвийн орлогыг урт хугацаанд тогтвортой удирддаг болохын тулд эдийн засгийн зөв бүтцийг бий болгох шаардлагатайг харуулж байна. 2. Нэгдсэн төсвийн нийт зардлыг 2016 онд 7 их найд 883 тэрбум төгрөгөөр төсөвлснөөс нийт зардлын 77% буюу 6 их найд 65.4 тэрбум төгрөгийг урсгал зардал 26% буюу 65.4 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардал зарцуулж зориулагдсан байна. Гадаад томилолт олон улсын хурлыг зохион байгуулахдаа төсөв санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулж үр ашигтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай. Тухайлбал 2016 оны 7 сард Монгол улсад зохиогдох Аз номхон 7 орнуудын дэв түвшинний уулзалтыг зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын хангалттай холбоотойгоор улсын төсвөөс болон бусад их үйлсвэрээс нийтдээ 280 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа бол 2016 онд дахин 77 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна.
нийт дөнгөөрөө Асемд 350 гаруй тэрбум төгрөгийг зарцуулахаар байна. Мөн төрөөс концессийн гэрээр гүйцэтгүүлж буй ажил үйлчилгээний зардал үр ашгийг дээшлүүлж хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хүрээнд концессийг үр ашигтай хэлбэр шилжүүлэх шаардлагатай байна. 3. 2016 онд хийгдэх нийт хөрөнгө оруулалтын 562 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр 443 тэрбум 557 сая төгрөгийг төсөлсөн байна. Үүнээс хөрөнгө оруулалтын зардал 390 тэрбум 209.9 сая төгрөгийг, их засвар 25 тэрбум 747 сая төгрөгийг, тоног төхөөрөмжид 27 тэрбум 548.4 сая төгрөгийг, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөлд 51.8 сая төгрөгийг төсөлсөн байна. 2016 оны шинээр эхлүүлэхээр 112 төсөл арга хэмжээг төлөвлөж 127 тэрбум 67.5 сая төгрөгийг төсөлсөн байна. Энэ сонгуулийн жилийг хугацсан хэмнэлтийн биш, үргэлгэн төсөв улсын их хурлаар батлуулахаар оруулж ирсний нэг жишээ үлээ. Эдийн засаг хүндэрсэн энэ үед төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөж, хөрөнгө оруулалтаас сургууль, цэцэрлэг, эмнэлгээс бусад онцгой шаардлагагүй хөрөнгө оруулалтаас төвчиж болох хэмжээг нь танахан зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал төрийн далбааны өндөрлөг байгуулахад 200 сая төгрөг, сумдын зөөврийн малын хашаанд 1 тэрбум төгрөг гэх мэт эдийн засгийн үр ашиг багтаа хөрөнгө оруулалтаас дор хаяж 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт 2016 онд заашгүй танах шаардлагатай гэж бүлгийн ажлын хэсгийн судалгаар гаргасан болно. Улсын их хурл дахь нам бүлгийн болон байнгын хороодын гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй оновчтой сандуудыг нам бүлэг, ардчилсан нам болон Монгол Ардын намын дарга нар үгсэн тохирж, ирүүлсэн сандыг томьёолдоо тусахгүй сандыг дацуулсанд харамсаж байна. Улсын төсөв хилцэж байгаа энэ чухал үед гишүүн нэг бүрийн санд чухал бөгөөд улсын их хурл дахь нам бүлгийн дарга нарын дээр дурдсан үлд нь улсын их хурлын гишүүний бүрэн эрхэд халдсан үлд болсон гэдгийг шууд дүгнж байна. 4. Монгол улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2015 оны 2 дугаар улирлын байдлаар 21.7 тэрбум ам долларт хүрсэн байна. 21.7 тэрбум ам долларыг Монгол банкны өнөөдрийн 2015 оны 10 сарын 30-ны төгрөгийн ханшаар 1990 шилжүүлж тооцвол 43 их 80 183 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. 2016 онд зээлийн үйлчилгээний төлбөрт 962 тэрбум 417.3 сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулахаар байна. Монгол улсын өрийн таас бусад орнуудтай харьцуулахад өндөр түвшинд байгаа бөгөөд хөгжиж буй улс орнуудын хувьд өрийн дээд хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-аас илүүг байгааг анхаарах шаардлагатай байна. Дээрх дүгнэлтүүдийг үндэслэн улсын их хурл дахь Монгол Ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан намын шударга ёс зэвслийн бүлгээс 2015 оны 11-р сарын 2-ны өдөр Монгол улсын ерөнхий сайхан бэлэгт хандан Монгол улсын 2016 оны төсвийн төслийг буцаан татаж шинээр боловсруулж оруулж ирэх сандыг хөрвүүлсэн боловч засгийн газрын зүгээс шийдвэртэй алхам хийлгүй дутууд үлмэг боловсруулсан төсвөө энэ чигээр нь батлуулахаар зүтгэж байгаад харамсаж байна. Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлтөд холбогдуулж улсын их хурл дахь Монгол Ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан намын шударга ёс зэвслийн бүлгээс дараах сандыг гаргаж байна. Авилгалтай тэмцэх газар, шүүхийн байгууллагын албан хаагчдын цалин, Эрдэс оюу толгой, Эрдэнэс 5 толгой гэх мэт төрийн эмчит компаниудын удирдлагуудын цалин, бусад төрийн албаагчдын цалингаас хэд өндөр байгаа тул цалингийн нэгдсэн системтэй уялдуулан зохицуулах. Нийслэлд улсын төсвөөс өгөх санхүүжилтийг хэмжээг 2016 онд бууруулах, нийслэлийн төсөвт аудит хийх. Олон улсын байгууллагаас авч буй зээл тусламж болон Чингис Самура бондын зарцуулалтад аудит хийх. Тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, худалдаа авах зардлын хэмжээг багасгах. Татварын бус орлогыг нэмэгдүүлэх. Үүнд хувьцаа, ногдол ашиг, түрээсийн болон хүү торгуулийн орлогыг нэмэгдүүлж тусгах. Монгол улсын засгийн газрын 3 сайдын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3 доров 65, доров 59-р хамтарсан тушаалаар байгуулагдсан оюу толгой компанид хийгдсэн шалгалтын ажлын хэсгээс ирүүлсэн нийт 3.2 тэрбум ам долларын зөрчлөөс тодорхой хэмжээний татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх. Шинжилгээ ухааны салбарын төсвийг 2015 оны түвшингөөс бууруулахгүй байх. 2016 онд шинээр концессийн гэрээ байгуулалгүй 2015 оны түвшинд цацааж одоо явагдаж буй концессийн ажлуудад аудит хийх. Бүтцийн өөрчлөлтөд хамруулахаар тусгасан татварын ерөнхий газар, гайлын ерөнхий газар, худалдаа авах ажиллагааны газар зэргийг өнөөгийн бүтэц зохион байгуулалтаар нь ажилуулж хэвээр үлдээх. 2016 оны төсвийн төсөл тусгагдсан татан буулгах чиг үүргийг нь төрийн болон төрийн бус байгууллагт шилжүүлэхээр байгууллагуудаас цэвэр агаар сан, байгаль хамгаалсан, усны сав газрын
захиргаатыг татан буулгах гэснийг хасах, төсвийн зарим байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулах саналаас ойн судалгаа, хөгжлийн төвийг байгаль орчин ногоон хөгжлийн аялал жуулчлалын яамд нэгтгэх гэснийг хасах, улс төрийн хэл сэрэгт хэлмэгдэгчдийн цагаатах ажлыг удирдан зохион байгуулах комиссийн өнөөгийн бүтэц зохион байгуулалтыг хэвээр хадгалах, улсын их хурал дахь Монгол Ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан намын шударга эвслийн бүлгээс Монгол улсын 2016 оны төсвийн тухай болон бусад дагалдах хуулийн төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд тараасан болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ сонгуулийн жилүүдийг угтан өөр давуу нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өөрийн тойрогт эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон нэн тулгамдсан хөрөнгө оруулалтаас бусад эдийн засгийн үр ашиг муутай олон жилээр сунжирсан шинээр эхлэх хөрөнгө оруулалтын саналаасаа татгалзаж эх орны язгуур хэлшгийг бодож төсвөө эрүүлжүүлж батлахыг та бүхэндээ санал болгож байна. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын 2016 оны төсвийн тухай, хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, нийгмийн даатгал сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийг талаар улсын их хурал дахь Монгол Ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан намын шударга эвслээс гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа.